За бүгдд нь өдрийн мэндэ. Би хөхтөд байх хугацаанд нэлээд олон төвүүдээр бас явж үзлээ. Тэгээд дүүрэг болгонд ийм хүүхдийн хөгжлийн төв 2-3 ширхгийг ингэж одоо бүтээн байгуулж үйл ажиллагааг явуулдаг юм байна. Хятадууд бол одоо өөр хүүхдүүдийнхээ хөгжилд улсын бодлого хүртэл байна. Ирээдүйнхөө одоо боловсон хүчнийг багаас нь ингэж чухалчилж бэлддэг юм байна. Тэгээд энэ төв дотор бол одоо байхгүй юм бол алга хүүхдийн хөгжилт хэрэгтэй сагсан бөмбөгөөс гулаад юм жижигэн заал гаргацсан бүгд байна. Тенс ингээд өдөр өмжүүлэх математик. За тэгээд эцэг эхчүүд нь хүлээж авах орондоо ингээд гоо сайхнахандаа суучдаг юм шиг байна. Тэгээ хүүхдүүдийн ингээд тоглоомын төв байна. Одоо хичээл тасгалаа хийчихэд хүүхдэл учраас хөгжилтэй зүйл хийхийг хүсдэг байх. Тэгээ эцэг эхчүүд нь хараад энэ ч хооллоод суучдаг. Ерөөс амьдралынх нь нэг хэв маяг болцсон байдаг. Энэ ямар нэгэн байдлаар зорж хийж байгаа зүйл алга. Бүр амьдралынх нь хэв маяг болцсон. Тэгэхээр бас манай улс нэг иймэрхүү юмыг одоо илүү анхаарч хийх ёстой байхаа л гэж бодож байна. За тэр хүмүүст бодит байдлын үргийг гэсэн одоо үүднээс бичлэгийг бол ямар нэгэн байдлаар аль болох бага тасалж гаталсан. Тэгээд энэ дотор бол үнэхээр байхгүй юм лээ. Загвар өмсдөг сургалт дотор зодон зохион шатар тэгэл балет дуу хөгжим бүжиг гэл бүх юм байна. Математик. Энд бас нэг өөр Монгол хүн үйл ажиллагаа явуулдаг юм байна лээ. Хүүхдүүдийг сурагчдын амралтаараа хөх хотод ирж хятад хэл цаангаа бас ингээд давхар дуртай юмар нь чиглүүлээд энэ сургалтанд хамрагдаад хүүхдүүд нь шинэ хятад найзуудтайгаа одоо хятадаар яриад сурсан юм аа. Ингээ айгу үр дүнтэй байдаг юм шиг санагдсан. Тэгээ тийм үнтэй бас холбогдохыг хүсэх юм бол комент бичээрэй.